За өнөөдөр бол 4-р сарын 18-ны өдөр. Энэ өдөр бол хөшөө дурсгалт галзрын олон улсын өдөр гэж явдаг. Энэ өдрийг 1983 онд Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол шинжилгээ ухаан соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос хөшөө дурсгалт газрын олон улсын өдрөө гэж зарлан тэмдэглэж ирсэн юм аа. Энэ өдрийн зорилго бол дэлхийн соёлын өвийг хамгаалах, соёлын өв түүхэн дурсгалт газрыг хамгаалахад хүн бүрийн үүрэг хариуцлагыг ойлгуулах, үнцэн ач холбогдлыг танин мэдгэхэд зориулсан ийм өдөр юм аа. За ингээд өнөөдөр Монгол Улсын үндэсний номын сангийн энэ барилгыг одоо Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар болох талаас нь товч танилцуулъя. Энэ барилга бол Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилга, соёлын бие төв. Одоо сүүлийн үед бол хотын түүх ой санамжийн талаар их ярьж байна. Ярихаас шарахгүй байна. За энэ барилгыг бол 1946 онд анхлан барьж эхлээ 51 онд ашиглалтанд оруулсан. За ингэхдээ бол тухайн үед олсны Япон цэргүүд болоод Монгол хятад барилгачид барьж байгуулсан байгаа юм. Тэг ингээд 1951 онд анх удаа Монгол улсад номын сангийн зориулалттай улсын хэмжээний томоохон далайч бүхий ийм барилга ашиглалтанд орж ирсэн түүхтэй. За энэ барилга бол архитектурын хувьд неоклассик загварын сонгодог шийдэл бүхий ийм барилга. За энэ зураг төслийг нь бол Улаанбаатар хотын төвийн бүсийг дэлхийн 2 дугаар дайны дараа нэг цагийн бүтээн байгуулалтад зориулж төлөвлөхөд зөвлөлтийн архитектор Логинов гэж хүн бол зохиосон гэсэн баримт байгаа. За энэ барилгыг бол Улаанбаатар хотын түүхэн ой санамжийг хадгалсан архитектурын түүхэн дурсгалт барилга гэж үзээд 2015 онд нийслэлийн хамгаалтанд авч соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн байдаг юм аа. За нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд бол энэ анх зураг төслөөрөө бол энэ барилгын энэ үүд хэсэг бол хоошоо харсан. Яг ардлын хэсэг нь яг үүдийн хэсэг нь болж төлөвлөгдсөн гэж яриа баримт байдаг. Энэ ард хэсэг нь ч гэсэн өөрөө бас яг энэ нүүрэн хэсэг нь байж болохоор ийм сонгодог барилга байдаг. Хоёрдугаарт их эрдэмтэн Бямбан Эренчунгай хөшөө бол 2005 онд үндэсний номын сангийн үүдэнд барьж байгуулж залсан ийм түүхтэй. За хөшөө дурсгал гэдэг бол өөрөө тухайн цаг үеийнхээ нийгмийн үзэл санааны бэлэг тэмдэг илэрхийлэл болсон ийм зүйл байдаг. 1949 онд бол коммунист удирдагч Сталины 70 насны ойд зориулан Улсын төв номын санг Сталины нэрэмжит номын сан болгосон. За тэгээд 1951 онд Сталины маш том сүрлэг хөшөөг Улсын номын сангийн үүдэнд барьж байгуулад коммунист дэглэм нуран улсны дараа 1990 оны 2 сард Сталины хөшөөг буулгасан. За тэгээ 2005 онд бол академич Бямбан Эренчунгай 100 жилийн ойгоор түүний ач хүү Барс улт академичийн хүү Дэнзэнгуай гар зураг эскизээр энэ Бямбан Эренчунгай хөшөөг барьж байгуулсан. За өнөө жил бол их эрдэмтэн Бямбан Эренчунгай 120 жилийн ой тохиож байна. За энэ ойд зориулаад бид бүхэн бас Эренчунгай хөшөөний өнгө будгийг сэргээх ийм ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн. Мөн цаашлаад Эренчунгай бүх түүхээр бүтээл төрүүлээр нь баримтат кино нэвтрүүлгийг хийх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За энэ бүх ажил дээр бол хувь хүн албан байгууллагууд оролцоход нээлттэй болохыг бас дуулгаж байгаадаа таатай байна.